Өдрийн мэнд одоо Бүкэтэд 12 цаг 40 минут болж байна. Өнөөдөр миний 25 дахь өдөр. 25 дахь өдрөө гэрээсээ нэг юм гарч ирлээ. Халууранд ирснээ баг марттлаа л гэртээ амьдрал. Сүүлдээ баг даарж маараад гараад ирсэн чинь гадаа чи ямар халуун. Өнөөдөр баг 30 хэдэн градус байх шиг байна. Карон бич дээр ирсэн байна. Карон бич бол бид гурван ер нь байнга ирэх дуртай эргүүдийн нэг гоё family beach. Нааш ямар ч төгжрлгүй ирлээ. Ер нь хүмүүс жоохон цөөрцөн юм шиг тийм мэдрэмж төрлөө. Тэгтээ батон гэвэр бууж гинж л байгаа хта бас. За тэг өнөөдөр би орой хөл хийгээд өнөөдөр миний эхний хагас дуусч байгаа. Тэгээ хоёр дахь хагас маань маргаашнаас эхэлнэ. Тэгээ маргаашнаас эхлэхдээ шал өөр төлөвлөгөөтэй, хоолтой, тэгээ бэлтгэлийн арай өөр, оролт давталт нь арай өөр арай илүү тийм юугаар хийгээд явъя гэсэн төлөвлөгөөтэй байна. Өнөөдөр ямар ч үсэн гоё далайн ирэг дээр ирж гоё чилэр чинчээ хоол идээд гоё пив уугаад одоогоос 25 хоног ямар ч тийм алкогол, пив тэгээд өөхт тостой шарсан хуурсан хоол идэхгүй явах учраас өнөөдөр нэг гоё энэ чи хоол идээд гоё амарчаад тэгээд маргаашнаас эхлээд бэлтгэлтэй гоё орно. За орой минь тэгэхэд бид өнөөдөр Карон ороод гоё далайн ирэг орлоо. Ойрд орсонгүй баг гэрээсээ гараагүй нэлээ утсан байна. Тэгж яагаад өнөөдөр нэг гэрээсээ гарыг далайн ирэг орё гэж сая бид гурав далайн ирэг дээр очиж гоё хөвтөж хагаад тэнд нэг хэсэг унтаад тэгээд тэнцээ гоё өдрөө олоо идчихэд тэгээсээ буцахтаа нэг лотос орсныг жоо хүнс суулвчаад тэгээд ирлээ. Тэгээд өнөөдөр миний 25 дахь өдөр буюу миний эхний хагас дуусч байна. Сая би орж ирээд 30 минут гүйчлээ. Тэгээд одоо өнөөдөр би хөл хийн. Хөлн дээр нэг 3 дасгал хийгээд өнөөдрийг юу дуусгая гэж бодож байна. Эхний хагас үнэхээр гайхалтай байлаа. Гоё байлаа. 25 өдөр тасралтгүй бэлтгэлээ хийгээд энийг ингээд давсандаа маш их баяртай байна. Ямар ч байсан гэсэн өнөөдөр хөлний өдөр, өнөөдөр хөлөө хийгээд өнөөдрийг ингээд дуусгах юм. Хөлний өдөртэй хамт байгаараа маргаашнаас эхлээд ямар системтэй, ямар хуваартай яаж явах талаараа маргаашийнхаа бичлэгт би оруулна. Тэгэд үлдсэн 25 хоногтой бас амжилт хүсье. Үлдсэн 25 хоног бол миний хувьд маш хэцүү 25 хоног байх болно. Би нэлээд шантрах байх гэж бодож байна, ядрах байх гэж бодож байна, өлсөх байх гэж бодож байна, сүлдэх байх гэж бодож байна. Тэгэхээр үлдсэн 25 хоногтой амжилт хүсье. Чи чадна гэж би бас өөртөө хэлье. Тэгээд амжилт хүсье. Тэгээд миний 25 өдөртэй хамт байсан цөөхөн залуустай баярлалаа. Тэгээд миний үлдсэн 25 өдрийг ажиглаарай, хараарай. Эхний 25 өдрийнхаа харьцуултыг ямар ч үсэн бэлтгэлийн дараа оруулъя. Тэгтээ нэг их өөрчлөлт гараагүй. Ямар ч үсэн гэсэн би өөрийнхөө хувьд бол яг ингээд балансаа барьсан. Би аимшигтай хидэж уусан хэрнээ ямар ч үсэн гэсэн ерөнхий пропорцоо бариад өнгөрсөн л нэг тийм 25 хоног өнгөрлөө. Одоо харин үлдсэн 25 хоногтой арай жоохон өөрөөр амьдрий. Тэгээд амжилт хүсье. Баярлалаа. Peace. DC байлаа. Тэгээд миний хөлний бэлтгэлийг хамт хийгээд өнөөдрийн бичлэг маань дууслаа. Баяр та.